Ээлжийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай хөтөлбөрт чөлөө зэтгүүлч мөнгө хэр оролцож байна. Тэгэхээр хүн болгоны нэг сонсоогүй нэг репатриацийн хууль гэж хууль санаачлаад улсын хурлын гишүүд за тэгээд төр засгийн тэргүүнүүд хандж байгаа юм байна. Тэгээд энэ үйл хадлаар эхлээд үзэгчдэд жоохон дэлгэрэнгүй болгохгүй. Тэгээ репатриац гэдэг маань ер нь өөрийнхөө усаа нэгтнийг хэдийн чандаас урьж ирүүлж нэгтгэж нэгдсэн улсыг байгуулна гэсэн үг л дээ. Одоо жишээлбэл Казахстан улс тийм бодлого явуулж нэлээд амжилтанд хүрч манад амьдарч байгаа элэг нэгтнүүдийг оронд болж байгааг бол бид нэр бод жишээн дээр мэднэ. Ер нь бол усаа нэгтнийх нь томоохон бүлэг олон оронд хэлийн чандд байдаг баг бүх орн ийм хуультай болсон байгаа. Даяарчлалын үзэл санаа өнөөдөр өөрийнхөө улс үндэстнийг нэгтгэх тийм бас нэг даяар дэлхийн бодлогоор хэрэгжиж байгаа. Тэгээд энэний ач холбогдлыг ойлгосон өнөөдөр дэлхийн ерөөсөө мэдэхгүй 100 гаруй улс орн энэ хуулийг гаргаад байгаа. Оросын улбаны улс хүртэл одоо хамгийн сүүлийн үед энэ хуулийг гаргах талаар хэлсэж байна. Хэлийн чандад бол Орос угсаатан 30 сая хүн байгаа. Энийг одоо бас өр нэрвүүлээ гэж байна. Хятад улс одоо дэлхийн хамгийн олон хүн амтай улс ч гэсэн боловсрол хөрөнгө оруулалт энэ үзүүлэлтээр шалгаруулж бас өөрийнхөө элэг нэгтнийг өрн дуудах репатриацийн бодлого явуулдаг байгаа. Манай улсд өдөө хүртэл энэ бодлогогүй явж ирсэн. Одоо их Монгол улс байгуулагдсан 800 жилийн явуулж байгаа шүү дээ. Энэ жил бол бүх монголчуудаа нэгтгэх энэ хууль зүйн үндэслэлийг репатриацийн тухай хуулийг батлах нь бол бидний хувьд маш чухал ач холбогдолтой. Өнөөдрийн бидний Монгол их оронч үзэлтэй иргэдийн одоо хийх ёстой энэ үүрэг болоод байна. Тэгэхээр энэ та бас хууль санаачлагаас өмнө яг одоо угсааны хичнээн монголчууд гадаад амьдарч байна гэж бас тоо загарч үзв. Тийм. Ер нь бол шинжлэх ухаанд ингэж үздэг шүү дээ. Монгол угсаатан гэдэг маань бас монгол хэлтэн болон түрэг хэлтэн, перс хэлтэн ийм одоо угсаатны бүлгүүдийг хамруулж болох юм а гэж. Тэгээд ер нь тооцоогоор бол нийтдээ хэлийн чандад 8 сая монгол угсаатан байна гэж үзэх тийм үндэслэл байна. Тэгээ юуны өмнө бол монгол хэлтэн гэж шинжлэх ухаанд тооцогддог тэр бүх угсаатны бүлэг энэ бол одоо Бурят байна, Халимаг байна, өвөрлөгч нар байна, Бараг байна, Торгууд, Афганистаны Монгол хүртэл багтана. Эд бол одоо юун төрөнд багтах юм? Монгол хэлтэн гэж шинжлэх ухаанд тооцогддог. Тэгээд аман түр хэлтэн Туваа байна, Алтай байна. Энэ угсаатан багтана гэж би үзсэн. Харин перс хэлтэн хазааруудыг манай эрдэмтэд бас монгол угсаатанд хамруулж үздэг шүү дээ. Энэ талаар бол гэхдээ би эргэлзээтэй байгаа. Юу ч гэсэн хуулинд бол перс хэлтэн хазааруудыг оруулсан байгаа. Одоо чинь улс орноо иргэдээ гаргахтаа одоо үгдээ хятад улс өвөр монголчууд наашаа орж ирэхэд бол мэдээж тодорхой хэмжээнд хориг саад тавьж таараа. Энэ асуудлыг тэгвэл олон улсын гэрээ конвенцаар ч юм уу яаж зохицуулт юм лээ? Юу л та. Энэ хуулийг бол хоёр хөрш маань харин дэмжиж магадгүй байна. Ягаад гэвэл өнөөдөр Оросын улбаны улс өөрийнхөө субъектүүдийг одоо томсгох энэ бодлогыг баримталж байгаа бүх угсаатныхаа автономийг үгүй хийж магадгүй байгаа. Энэ нь бол одоо үндэсний айгүй их асуудал зөрчлөг үүсгэж байгаа л да. Тийм болохоор өөрийнхөө үндэсний асуудлыг багасгахын тулд наашаага бол репатриантууд их явдлыг бол Оросын улбаны улс дэмжиж магадгүй. Түүнээс гадна бүгд найрамд хятад улс одоо хүн ам зүйн одоо хүнд асуудалтай шүү дээ. Бүгд найрамд хятад улс түүнээс гадна үндэсний асуудал ч гэсэн хурц байгаа. Энэ асуудлаа багасгахын тулд хятад улсын нэг дэмжих магадaltaй. Одоо халимгийн ерөнхийлөгч Илэмжинов хятад улсад байгаа 150 мянган ойрдуудыг өөрийн улсдаа нүүлгэж ирүүлэх гэдэг асуудлыг юусэн нээлттэйгээр тавиад өдөртөгчтэй ярилцаад наашлах тохиролцоонд хүрсэн байна. 150 мянган ойрд иргэдийг Синьцзянаас уулна гэдэг бол хятадын хувьд үндэсний асуудлаа шийдвэрлэхэд ч тэр хүн ам зүйн одоо асуудлаа шийдвэрлэхэд ч тэр боломжийг олгож өгдөг юм байна л та. Тэгэхээр хоёр хөршүүд маань ямар ч гэсэн дэмжинэ. Ийм хууль болгоно ер нь ямар ач холбогдолтой. Тэгээд нөгөө Пан Монгол эзэн Нармаа Монголын бодлогоос яг таны энэ хуулийн үзэл баримтлал яг ялгаатай зүйл байна уу? Байна. Пан монголизмын үзэлгээд 20 дугаар зуунд Монголын их орончдын төв болж байсан энэ үзэл маань юуны өмнө манай ахын дүүсийг газар нутгаар нэгтгэх ийм бодлого баримталж байсан. Газар нутгаар шүү дээ. 1910-ад онд ч тэр 40-ад онд ч тэр газар нутгаар нэгтгэх энэ бодлого баримталж байсан. Түүнээс ялгаатай нь бол өнөөдөр газар нутгаар бол нэгтгэх бус. Харин элэг нэгтнээ нааш нь урьж дуудах юм газар нутгийн бус арга хэлбэрээр нэгтгэх энэ чигтээ өөр ялгаатай. Гаднаас орж ирэх угсаа нэгтнээ одоо шинэ бас шалгуур үзүүлэлтүүд тавих. Энэ ямар шалгуур тавих хэвээр хуулийн заасан үндэслэлтэй нь юу вэ? Хуулийн заасан үндэслэл байлгүй яах вэ? Зарим хүн хэлдэг л дээ. Одоо их өндөр боловсролтой ч юм уу их хөрөнгөтэй мөнгөтэй энэ хүмүүсийг оруулж ирье гэж. Би бодохдоо бол Монгол улс үндэстнийг нэгтгэх асуудал нь хамгийн чухал болохоор тэр мэтийн
тэгш усаар хандах юм хэрэггүй байна. Харин яг улс орны маань эрх ашигт нийцэхгүй тийм юм байх юм бол түүнийг бол шалгуураараа томгааж бас авч үзэх ёстой. Жишээлбэл одоо манай улс оронд одоо аюултай тийм үзэл бодол санаатай хүн байд юм уу, эсвэл хүн амд аюултай өвчтөе хүн байд юм уу, эсвэл гэмт хэрэгтэн хүн байд юм уу. Иймэрхүү хүнийг бол авахгүй гэж одоо хуулиндаа тусгасан байгаа. Ер нь цаашдаа одоо таны санал санаачлагыг дэмжих иргэд болоод иргэд дэмжих төрийн түвшинд тэгэхээр олон байна. Төрийн түвшээдэд бол би дэмгэж хандаж эхэлсэн. Би улсын ерөнхийлөгч, улсын хурлын дарга, улсын хурлын зарим гишүүд ийм хүмүүст бол өөрийнхөө төслийг бол хүргээд байгаа. Тэгээд тэдгээр хүмүүс маань ямар байдал гаргах нь уу, дэмжих нь уу, энэс шалтгаалж би бас цаашд бас энэ төслөө хүрэх энийг шийдвэрлэн шүү дээ. Жирийн ард иргэдийн хувьд бол ерөөсөө хүн болгоно намайг дэмжиж байгаа тийм байдал харагдаж байгаа. Энэ ерөөсөө дэми юм аа, энэ хэрэгжихгүй ч гэдэм үү. Энэ хууль Монгол улсад хэрэггүй гэж надад хэлж байгаа хүн байхгүй надад урам өгч байгаа л да. Дотооддоо одоо өөрсдөө ажлыг дотооддоо хэрэгдэг одоо ажлын байраар бүрэн хангаж чадахгүй гэж гадаадаас бас угсаа нэгтнэ урьж авчрах маань эргээд ажилгууд бол ядуурл бүр хавтгарах юм бас нэг цомдом биш үү? Тэ энэ бол ерөөсөө зөв асуудал. Манай улсын иргэд бол ер нь төмөөрөө хөлийн чандад гарч ажил хайж байна, амжиргааны арга хайж байна. Гэтэл бол энэ бодлого буруу байгаас болж байгаас Монгол орн маань ерөөсөө хүн амьдрах аргагүй болсон тийм шээ. Хэрвээ бодлого нь зөв байх юм бол өнөөдөр бол манай Монголын иргэд гадагшаа цагаачлах болон Монгол улс иргэд нааш цагаачлахыг дэмжих юм төрлийн бодлого байгаа шүү дээ. Энэ бодлогыг үгүй болгоод энэ манай Монголын 50-100 жилийн ашиглах нөөцтэй гэж байгаа дэлхийд даяараа ашиглаад байхад 50-100 жилийн нөөцтэй гэж байгаа энэ ордоо ашиглах явцад эх орноо нэгтгэх энэ үйлсийг ард түмэн угсаатаа нэгтгэх энэ үйлсийг холбож өгч чадах юм бол ер нь бол асуудал шийдэгдэнэ. Ажлын байрч бий болно, бүх юм бий болно. За нэг үзэж холбогдож байна. Алло. Эгэл хэлвэз. Төвшөнтэй гэсэн. За энэ тийм эфирийн шууд утас явж байгаа. Тэгэхээр бас нөгөө талаар юу гэдгийг одоо ч манайх чинь жалууд овно үзэл ихтэй улс орны нэг шүү дээ. Аймаг татлаад аймаг дотроо сумаараа, сум дотроо багаараа за төрөс саднараа. Тэр чинь бас нэг иймэрхүү талцсан жалууд овно үзэл гаргасан явдал улам гарах юм шүү. Тийм явдал гарах ерөөсөө үгс харахгүй. Тийм учраас энэ гаднаас ирж байгаа репатриантууд бол тусламжийг өгнө. Тэдэнд бол одоо анхаарч хандах болон төв засгаас үүн дургуутсал гарах магадaltaй. Тийм болохоор ард түмний дунд одоо зүгээр ойлгуулах, эх орон хүслийг дэлгэрүүлэх, ард түмнийг репатриантуудыг одоо энэ нийгэмд дас эдээшгт нь туслах, энэ ажилд одоо ард түмнийг татан оролцуулах. Энэ талаар төр ерөөсөө репатриантуудад туслах хөтөлбөрийн дагуу бол одоо сайн ажиллах хэрэгтэй гэж би бас хуулиндаа тусгаад байгаа. За нэг үзэж холбогдож байна. Би юм асуу. Манайх бол яг үндсэн энэ Төв Монголд байгаа хүмүүс цөөгч тийм 2,500,000 гэж. Тэгэхээр урдаас бол мэдээж хүн амын газар нутгийн бодлого урдаа бариад аль болох мэдээж дэмжиж оруулах гэвэл их л олон хятад угсаатанчаас их л орж ирэх болно шүү. Тэрнийг одоо ямар үзүүлэлт, ямар юугаар одоо ямар хуулинд юу тусахыг гэж бодож байна. Энэ талаас. Наад чинь ерөөсөө хэн болгоны төгсч байдаг санаа зовдог асуудал л да. Энд бол манай засгийн газар юуны өмнө бол квота тогтооно. Манай улс жилд одоо хэдэн репатриант одоо хүлээж авах боломжтой юм бэ? Энэ квота тогтооно. Манай улс орны нөөц болцоо ямар байна? Тийм болохоор одоо улс орныхоо эрх ашигт аюулгүй байдлаар энийг шийдвэрлэх боломж байгаа. Түүнээс гадна угсаатны хувьд холимог гэр бүл гэж заасан байгаа. Угсаатны хувьд холимог гэр бүлийг Оросын холбооны улс болон бүгд найрамд хятад улсаас тус ердөө 100 гэр бүлээс илүү бол хүлээж авахгүй. Бусад улсаас нийт нь бас 100 гэр бүлээс илүү хүлээж авахгүй заасан байгаа. Тийм болохоор одоо өөр угсаатны одоо иргэд хууль ус цагаашд орноор орж ирэх боломжийг бол энэ хууль үнэнхээр хэрэгжиж чадах юм бол хаасан тийм залттай байгаа. За баярлалаа. Эгэл телевизийн мэдээллийн хөтөлбөрт чөлөө сэтгүүлч мөнх баяр оролцлоо. Тэгээд бас таны санаачилсан хуулийн төсөл дэмжигдэх, эс дэмжигтийг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч сан амжилт болох байхаа гэж найдаж байна. За баярлалаа. За баярлалаа. За